2026 оны 1-р сарын 9-ны өдөр замын үд дэх гаалийн газарт 202,863 ширхэг импортын согтууруулах хундааны онцгой албан татврын хурамч тэмдгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг гаалийн байгууллага илрүүлэн таслан зогсоож холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. Тухайн зөрчил нь дээрх тооны гарал үүслэн тодорхойгүй дотоодод хурамчаар үйлдвэрлэсэн татвараас зайлсхийсэн согтууруулах хундаанд ашиглаж худалдан борлуулах зорилготой байсан байж болзошгүй байна. Монгол улсад хуулийн дагуу импортлогдож байгаа болон татваргүй барааны дэлгүүр чөлөөт бүсэд худалдаалагдаж буй бүх төрлийн согтууруулах хундааны гарал үүслийг гаалийн байгууллага бичиг баримтын түвшинд шалган баталгаажуулж лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт тавьж ажиллаж байна. Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Америкийн нэгдсэн улс бүгд найрамдахад ард улс, бүгд найрамдах Солонгос улс зэрэг улс орноос Facebook, Instagram болон бусад худалдааны платформоор дамжуулан согтууруулах хундааны зүйлс худалдах, захиалга авах, мөн шуудан карго илгээмж ашиглан хувь хүмүүс согтууруулах хундаа улсын хилээр нэвтрүүлэх, хүлээн авах зэрэг хууль бус үйлдэлүүд гарч байгаа тул иргэд та бүхэн хууль журмыг чандлан сахиж, эрсдэлтэй хууль бус худалдаа зөрчлөөс өөрсдийгөө хамгаалж, онлайн захиалгаар гадаад улсаас ариг согтууруулах хундааны зүйлс худалдан авахгүй байхыг гаалийн байгууллагаас анхааруулж байна. Гаалийн ерөнхий газар